Ийшээ хажууд шиг ингэж татаж байгаа. Наашаа чигээрээ биш. Энэ нөгөө нэг аксессуарыг зөвлөхөөс болохгүй юм. Зүгээр сав юм байна. Ингэж. Тэгээ энийг нөгөө битүүлж өгөх юм гэдэг шүү тийм. За ингэ хажууд шиг аваад сүлгөөгөө хийхдээ энэ таяг наашаа нэгээд эндээс энэ шилнокоо гаргаж ирээд энэ дамранд уцаа орох байхгүй. За уцаа орохгүй. Энэ том утсыг болохоор энэ хэрэгцээр орооцолтой гэдэг. Энэ нөгөө жижиг дамартай утсыг зөвлөлттэй. За энэ утсаа бол бүр арталт нь ингээд унахааргүй юм хийчих болно шилжсэн ганц ч юм уу. За одоо хоёулаа тасархай шугамын дагуу яваарай. За энэ дамранд уцаа орохдоо тасархай шугамын дагуу нэг гээд яг энэ завсраар энэ доогуур нь биш шүү. Нэрийн дундуур ингэж эргүүлнэ. Яг энэ зурган тайлбараараа. За ингээд ишээрж байгаа. За тэгэнгүүт одоо 3 нь болохоор эндээс дамрандаа уцаа доороосоо дээшээ сүлгээтэй зураг байгаа. За энэ нөхөн дуур нь оруулаад энэ юугаа дээдлээ гаргаж ирнэ орооцолт болохгүйгээр дээдлээ гаргаж ирээд энэ уцаа нь харж байгаа. За ишээ төвжиж өгч байгаа. За энэ уцаа барьж байгаа педалаа гişнээдээ илүү гарсан юм хайцлаад өчөж жоох эргүүлж байгаа. Энэ орооцолтой байдаг байхгүй. За одоо энэ педал гişгээд энэ дамрандаа уцаа өөрөө хэмжээгээр ороогоод төвчээсээ аваад авна гэсэн. Бусад тохиолдолд энийг хөдөлгөх шаардлага байхгүй шүү. Хэрвээ энэ чинь ийм байгаад ингүүл ингээд оёхгүй шүү. Тэгээд энэ хий дамартай л холбоотой болохоор бусад тохиолдолд ийшээгээ төвчээсээ гарч байгаа юм шүү. За тэгээд одоо энийг буцаага хийм аваад төвчтэй ингээд тасалж байна. За одоо хоёлаа энийг зүүн гар талаасаа татагдахаар баруунаасаа болохоор ингэж татагдсан шүү дээ. Зүүн талаасаа татагдахаар шууд энэргүй ингэж чинь. За тэгээ энийхээ сумынхаа дагуу хөрөл рүү наруулаад ингэж энэ гарч ирсэн. За тэгээ энийг ингэж байгаа. Нөхөчний орс машин гэдэг юм байна шүү дээ. За одоо дээд уцаас үлдэхтэй болохоор энэ шулуун шугамаа дааж яваа шүү. За тэгэхээр дамраа болохоор энэ дээр тасалсан шугамаар явсан. Одоо болохоор хоёлаа юу вэ? Шулуун шугамаа дагаа авчин. За нэг гээд сум ийшээгээ зааж байна. Хоёр нь энэ дэгэрөө заавал гэлээ орно. За ингээ 3 гээ явж чинь. Тэгээд 4 гээ ийшээ ирэх чинь сумаал дагаа яв. За 5 нь энэ баруунаасаа зүүн рүү гэхэд энийг энэ жоохон гараа өөрлөг ирүүлээ гаргаад ирчин. За ингээд энэ авчигч руу нь оруулж өглөө. За ингээд явж байгаа энэ төмөргөөц тэгээд төмөр энэ рүү заавал оруулж байна. Тэг хажуугаас нь дэгэд чинь зүгээр. За тэгээд уул буулгач нь ардталтай байдаг улаан ингээ буулгаж агаад байлаа сүлгөө байна гэсэн. Урдаасаа хашаа сүлгөөтэй. Хажуу талаасаа байдаг шүү дээ энэ шиг. Энэ бол чанх урд талаасаа за шүү. За одоо хоёул энийг ингэж явж энэ доод уцыг дээшээ гаргаж ирнэ. Тэ энэ уцаа барьж агаад ингээд доод уц гарч ирж байгаа. Ингээд доод уцаа гарч ирээд энийгээ доогоор нэг уцаа ингээд завсраа хийх нөлөө гэсэн ингээд авчих. За ингээд ороход гэлэн гэсэн. Тэгэхээр энийг аваад хэлээ. Энийг авч агаад өмнөдний түрүү ханцын мэнцээ хоёртай энийгээ жорж дээр зориултаа шүү. За тийм байна тий. За одоо хоёлаа материал тавиад ойж үзье. За ингээм материал аяад энэ хоёр материалыг нийлүүлж ойж үзье. Улаан гэхээ булгана шүү дээ. За эхлээ хоёлаа ойхдоо юу анхаарах вэ гэхээр энэ бүрийн юу вэ гэхээр энэ нөгөө дээрээс ирж байгаа энэ утасны чинь чанга судлыг тохируулж өгдөг байхгүй юу? Тоон хэрвээ багасах юм бол утас чинь сул хаяад юм гэсэн үг дээр ирж гарч байгаа гэсэн чинь. За тоон ихсэх юм бол утас нь чангараа тасраад байна. Энэ шиг барьж өгдөг нормал нь 4 бохгүй юу? За тэгвэл 4 дээр л байж байгаа юм бэ. За хэрвээ ингээд тасраад байвал хүүхд чинь чумын гисэн байх магадaltaй байхгүй юу? Тийм байна. За энийг бол хол яадаг. За энийгээ тэгэхээр 4 дээр болгочоо. За энэ болохоор алхам хол хоёрын оюутны чинь. За 0-4 орно 0 дээр бол болохгүй шүү. За 0 дээр төгшөө утсан шигээд байхгүй. Нэгээс дээшээгээ л юм аа. Төвшин нөхөн дээр энэний харалтаа авчирдаг байхгүй. Цэгийн харалтаа. Төвшин нөхөн зургаад бусад тохиолдолд нэг 2-оос 3 муруу дээр авах болдог. За одоо энэ оюутлуудаа хоёулаа ингэж сонгоод байна шүү. Айл оюутлаар явдаг. Шулуун оюутлаараа явчих юм байна. Зүгөө ихлээр дандаа хатгаж үзэж байгаа. За ингээ ойж байгаа хэрвээ энийг ингэх юм бол буцаад ухарж ойж байгаа. Бүлгүй ойж байгаа гэсэн чинь нэг хэсэг тийм дээ.
Тий. За ингээ гих мэтчлэнгээр оёо. Уцаа зүгээ заавал хатгаж байгаа байх юм байна тий. Тэгэхгүй бол нөгөө нэг зүү чинь янз бүрийн өөр байрал юм дээр ингээд ингэж мэгш байх магадaltaй болохоор тас гэж юу н урчдаг учраас тэгэхээр яг юугаар оёхдоо ингэ зоож үзчихээж яг бол энэ дээр ч тэгэлж. Энэ дээр ер нь тэглэхгүй л дээ. Бусад тохиолдолд өөр уул хийхээр бас тэгдэг тал байдаг байхгүй. Тэгэхээр дандаа л ер нь анхнаасаа хаширлаад бий үзсэн. За энэ болохоор жижигээсээ том руугаа зигзаг явж штэ. За энэ нөгөө нэг гэрээс орлуулсан. Энийг ингээ өндөрсгчих юм бол өндөр зигзаг байна. Хоёлаа одоо нөгөө гэрээс орлуулад ойж байгаа гэсэн үггүй энэ ирмэгээ. Одоо нөгөө сэмэрхээс хамгаалж байгаа гэсэн. Энийг жоох хоёлаа ингэчих юм бол арай шигүү байна. Гоё юм аа. Тэгэл өөрөө ингээд аль ойдлоор оёмоор байна. Зүгээр нь ч ойж байгаа юм. Яг энэ ойдлоос ч ингээл хараад байна гэсэн. За тэгтээ хоёлаа хамгийн нэг ганцхан энийг бүр их энийг ойдлогоос тий. Энэ ойдлог оёхдоо арай юм шигүүгээр байдаг. 0-ээс 1 0 дээр л тавьчихлахгүй шүү за. За. Шигүүгээр оёхдоо юу гэдэг вэ? Шигүүгээр оёх хэрэгтэй. Хичээж одоо нэг хэлбэрнээ гарч ирнэ гэсэн. Саран юм шиг юм уу? Тийм байна. Энийг хоёлын чи алхам гэдэг чинь ийм том болгочих юм бол энэ чинь өөр ингээд хоб юм яваад байна шүү дээ. Маш хоб болж шиг бүр хаач гэж байна тий. Тэгэхээр хоёул энийг шигүү болгочих ганцаараа тод хараа байхгүй. За одоо энийг хоёул үндсэн бол гэж байгаа. Энэ гарыг дандаа өөрлөв. За ингээд юм юм. За энэ бүхөө эндээс энэ хооронд хоёдлыг болохоор энэ үндсэн болоо гэдэг байхгүй юу? Одоо улаан солихтой энэ анхлаасаа тэгэл авчихна болоо. За энэ дараагийн үйлдэл хийж энэ дараач чиг хэрэгслээд энэ тайлбарлаад байна. Ийм 3 шиг амар юм. За 3 шиг зүү ирнэ. Зүүнгээ хийхдээ ойлаа энэ түлхүүрээр нь энэ түлхүүрээс нөгөө нэгээс шулгаад энэ зүүгээ авчин зүү хуурсан. Зүүн нь болохоор нэг тал нь хатгаа нөгөө тал нь өөрийнхөө зүү байхгүй юу? Тал зүү гэсэн. За энэ зүүгээ хийхдээ өөрийнхөө талаа өөрлөгөө бичгтээ хатгаа талаа цааш нь харуулж байгаа тулгаж байгаа чадлаараа за өөрийнхөө талаа өөрлөгөө хатгаа талаа цааш нь бичгэнэ шүү. Буруу харуулж байдалж байгаа гэсэн. За дараа нь энэ болохоор одоо чиг өргөч гэж байдаг. Энэ цагаан магац явж байгаа. Энэ тийм хөрхөө байгаа. Энэ рүүгээ ингэж хичээл хоёлаа одоо параллел байдлаа явахдаа яг нэг дэлхийн мөрөө явахгүй энийг ингээл чиг өрж явж байгаа гэсэн үг юу? Одоо нэгсэндээ чигээрээ шулуу нөгөө хээгүүн битрэл яхад. За дараа нь энэ юу гэхээр энд одоо дамрын жижиг дамртай уцаад дээ шүү дээ. Тийм тэгээд одоо төвчг хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл тийш өсрөө бичдэг. Тэгээд энэ жижиг дамртай уцаах бол энэ том утаснаас энэндээ дүүртэл ороод ингээд цаныхаа төвчөө ойцчихсэн ч болно шүү дээ дөрөв. За дараа нь энэ болохоор ил цэглэгааны уул гэж авдаг юм 2 хувилтай байгааз 1 2 гэсэн. За ил цэглэгаан оюун нэг болохоор юу шахаж ойдаг уул гэж байдаг шүү дээ. Нарийн уул гэж байна байхгүй юу? За нэг гэсэн хувил руугаа ингээд хийх юм бол энэ рүүгээ энэ ингээд хийчих шүү. Ингээд хийчих. За тэгэнгүүт хоёул одоо энэ цэглэгаан байлаа гэж бодохоор цэглэгааны чинь хоёр тийш нь хандж задлж байгаа даа шүү дээ. Тэгэхээр хоёул нэг талыгээ цэглэгааныг оёхдоо энэ талтаа тавиад энэ тал руу шахаж ойж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр шууд ойчихгүй байлаа. Тэгэхээр энэ ойдл чинь ийм өөр яал өөр юм өрөөсөрөө хэлнээр байгаа юм чинь шулуун ойдл дээр болгочих за. Тэгээд зүгээ гаж үзэх шүү дээ. Тэгээ энийг нөгөө алхамчаа хоёлаа харуулаад өөр юм ярьчих шүү дээ. Эн чин дөрөвдөрөө бүр хол явна гэсэн шүү дээ. Энийг өөрөө жижигсгээ өөрөө таруулахгүй юм. Гол нь 0 дээр болгочихлоо. За нөгөө талынхаа хувил руугаа авахаар энэ зүүний үзүүр доор байв жоохон дээшлэж байгаа. Эдгээр хувил руу ихээр эдгээр руу шахаж байна гэсэн үг байхгүй юу? Зүгөө. Тэгэж одоо өмнөний цахилгаан авах юм яриад байна тий. Тийм ил байдаг цахилгаан бас зарим цахилгаанч 70 цахилгаан байдаг шүү дээ. Тий. Нөгөө одоо тийм тэгээ юу бүхнийх ч одоо 70 цахилгаан дээр бодож тийм ч юм бол ойдаг уул биш за байна. Ил цахилгаан за жинс өнгөн тий. Тэгээ эсвэл нарийн хэмжээр нарийн уул гэж байна. За энэ болохоор юуны төвчний мөх гаргадаг болоо. За энийг энэ хувил руугаа бас муу адилхан
ингээд төлөвчин тийм үү. За одоо тэгэхээр төвшин гаргалтаа юу анхаарах вэ гэхээр энийгээ төвшинний харалтаа энэ зурганд энэ цэний харалтаа авчирна. За. За энийг болохоор нэг дээр авчирна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 1 2 3 4 гэж байна шүү дээ. За. 1 2 3 4 дөрвөлжилж ойж байгаа гэсэн үг шүү. За одоо материал хийлээ. Энд чинь нөгөө төвшинний чинь томдоо л ийм гарна шүү дээ. Энийг өөрөө ингэ харуулж байгаа юм тийм ээ. За. Одоо энэ доороосоо дээшээ байгаа юм чинь энийг ийшээ цаашаа ирэхэд болчихно. За тэгээд улаа болох нь шүү дээ. Ямар ч хөлбөмбө болгоод. За 1 гэсэн юм чинь хоёлаа. За ингэ цаашаа явж юм тийм үү. За өөрийн хэмжээгээ тааруулаад зүгөө өргөж байгаа. Зүү зоолттой заавал өргөжөөж 2 гэдгийг оруулах. Зүү ч юм чинь зоолттой байгаа юм чинь. За зүгөө өргөж байгаа 3. За бохоо. Энд нь ойрхон ойртож ирэнгүүт нь 4-өөр гүтүүлж юм. За 엄청 гоё юм биш. Ингээд төвшин нөх гарчиж байгаа гэсэн үг гоё юм. Төвшин нөхөө гаргаад энэ чи арай жоохон сэрэг санагдаад байвал жоохон ингэ нээл рүү ойртуулчихна. Нээл дээр л болохгүй болохоос жоохон ингэж болно шүү. За. Тэгээд энэ шотигны энэгээр одоо нөгөө нэг даав маавны за. энэгээр авах шүү. За энийг Ингээд онгойлгочдөг юм тийм үү тий. Тэгээ анхлын нь хандлаж байхгүй юм хандлагдчаа энэ материалын юуныхаа оюутлын голоор нь явна. Тэгвэл нөгөө хоёр оюутл руу урьж юм хандлаж шүү дээ. Тий. Ингэж хийж За. энэ чинь нөгөө сэмэрхээс хамгаалж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Гоё юм. За наад чи хэрэгтэй идэв. За тэгээ хамгийн сүүлд нь энэ хоёр болохоор тавьж чаддаг болохгүй юу? Энэ хоёрыг заавал хамт хэрэглэнэ. Хэмжээг хадахтаа за энийг ингээд тавьчих хадахтаа энэ хоёрыг хамт хэрэглэнэ. Энийгээ энэ одоо хөөгч араагаад энэ ирж ирээ хааж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? За. Тэгэхээр таглаж хий. Тэгээ энэ хүн мэдээж энэ дээр харалтаа авчихсан шүү дээ. Тий. За тэгээд энэ цэнхэр энэ наашаа харуулна энэ цэнхэр таллаа. За ингэж. За материал хийгээ. Тавьж чадахтаа одоо төвччин 2 нүхтэй 4 нүхтэй гэж байна шүү дээ. Тэгээ 2-2-оор нойдог гэсэн. Энэ болохоор 2 нүхтэй төвчин. За ингээд материалын доор хэрвээ төвшин зузаан байгаад энэ багтахгүй бол улаан өргөж байгаа гэж болно шүү. За энэ төвшний нүхийн цэнхэр улны чинь яг энэ голт нь байх хэрэгтэй. За тэгээ хоёлаа мэдээ дахиад шууд ойчихгүй. Энийгээ зигзаг байдлаар ойдаг тавчааг ойх та. Энийгээ буцаад зүгээр нь нээлттэй биш ингээд 3 энэ нээлттэй авчирчихна. За тэгээ хоёлаа зүгээ мэдээж энэ хоёр төвшин нүг яг онооч оруулж агаад Дебата гişгүй зүү чинь гол дээр ч ирүүл тас гэдэг юу аюултай байхгүй. Тэгэхээр заавал одоо юм ойх болгоно зүг ингэ хатаж үзээрэй за. За энэ нэхийний тавьж хойж болох уу? Хий болохгүй шүү. Нэхий болохгүй. Ер нь бол төслөг идэл оёхгүй юм шээ. Тэгээ энийг зингэтчихэж шүү дээ. Тийм байна. За чинь гэсэн. Наад чинь гоё юм байна. За тэгэл юм байна. Одоо бичлэгээ зогсоочих уу тий?